ажлын хэсгийнхэн бас ойлгоорой. Бид нар хуулийн төсөл үзэл баримтлал бүгдийг нь уншсан. Уншаагүй болоод асуугаад байгаа юм биш. Бидний энэ ярьж байгаа энэ асуудал өнөөдөр өдөр болгон өдөр тутамдаа хүний амьдралд маш чухал асуудлын тухай бид нар хилцэж байгаа. Тийм учраас хүн болгон энийг бас анхаарч сонсож байгаа олон хүмүүс байгаа. Юу өөрчлөгдөх гээд байгаа? Энэ хууль батлагдсанаар миний амьдралд гарах ямар өөрчлөлт гарах юм бэ? Ямар одоо зүйлийг энэ парламент яриад байна вэ гэдэг ингээд бид нар ингийн иргэдэд бас ойлгомжтой байдлаар мэдээллийг бас хүргэх үүрэгтэй. Тэр утгаараа бас зарим зүйлүүдийг маш нарийн тодруулж асуугаад байгаа. Тэгээ сая Саран Чулуун гишүүний асуусан асуултыг би бүр тодруулаад асуучих. Яг одоо яг энэ төрлийн хэрэг буюу яг энэ гэр бүлийн хэрэг маргааныг дунджаар анхан шатанд хэд хоногийн дотор шийдэж байгаа юм. Энэ дагинсан шүүх байгуулагдсанараа хэд хоног болж хугацаанд багасах юм. Нөгөө чирэгдэлгүй байх тэр процесс хангагдаж чадах уу гэдэг ийм асуулт гэсэн үг те. Тэгэхээр яг хоног хугацаатай урьдчилсан байдлаар хийсэн судалгаа өөрөө яаж гарч байгаа вэ гэдэг ийм асуулт. За хоёрдугаар асуулт ганцхан энэ бол шүүхийн хийх ажил биш гэж би хувьдаа харж байгаа. Маш олон дэд бүтэц, маш олон бусад байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Ажлын хэсэгт агентлаг байгаа юу? Гэр бүл хүүхдийн агентлаг энэ ажлын хэсэгт байна уу? Хүн байна уу? Байхгүй байгаа байхгүй юу? Агентлаг энэ дотор ч аюул чухал үүрэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Ягаад агентлаг байхгүй байгаа? Тэ? Тэгэхээр энэ чинь өөрөө бүх оролцогч талуудын уялдааг хангасан маш том тогтолцооны маш том өөрчлөлтийг бид нар хийх гэж сууж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд оролцох ёстой талууд бүгд өнөөдөр үүрэг хариуцлага хүлээгээд байж ах ёстой, байр сууриа илэрхийлж ах ёстой. Энэ тогтолцоог бид нар бүтнээр нь тогтолцоо гэж харах ёстой гэсэн үг. За тэгэхээр энэ асуулттай холбоотой ямар асуулт урган гарч ийнэ гэвэл яг төсвийн асуудал яригдана. Шүүхийн төсвөөс гадна бусад одоо нөгөө хүний нөөцийн төсөв, хүний нөөц нь бэлэн үү? Удахгүй одоо 1 сарын 1 боллоо. Ямар хэмжээний нөөц төсөв одоо хэрэгцээ, шаардлага үүсэх вэ? Одоо байгаа нөөц нь боломжтой юм уу, боломжгүй юм уу? Би одоо санаж ин хавар бид нар төсөв батлахдаа шүүхийн төсвийг танаал явуулсан. Хизээж байнгын хорооны баталсан хэмжээний шүүхийн төсвийг баталдаггүй. Бям цагт сайд бас энэ дээр амлалт өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь ингээд шүүх эрх мэдлийн байгууллагатаа нэг иймэрхүү маягаар ханддгаа болох хэрэгтэй. Тэгээ одоо ингээд аюу гой үр дүн гарах гээд байгаа юм шиг мөнгө нь байхгүй юм чи яг үнийн эрэхтэй үр дүн гарах юм уу? Би бол тэрэнд итгэхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт авмаар байна. За 3 дугаарт эвлэрүүлэн зуулчлалын шүүгч гээд энэ нөр үндсэн хуулинд нийцэхгүй энэ дээр бас манай шүүх ямар байр суурьтай байгаа юм бол шүүгчээ бид нар дотор нь ингээд нөгөө дагнсан хэрэг маргаанаас нь гадна дахиад нэг өөр нэг ангилал үүсгэж байна л да эвлэрүүлэн зуулчлалын шүүгч. Тэгэхээр энэ үндсэн хуулинд нийцэхгүй гээд за хамгийн сүүлийн асуулт шинжилгээ хийдэг болж байгаа нөхцөл байдлын үнэлгээ хийдэг болж байгаа. Тэгэхээр эдгээрт шүүхийн шинжилгээний тухай хууль хамаарахгүй за нөгөө талаар бас гомдол гарах ирэхгүй гэж шинжээчийн үнэлгээний тайланд гомдол гарах ирэхгүй шинжээчийн үнэлгээний тайланд нотлох баримт бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлэх хэсгийг шийдвэрлэж хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзуу үзнэ гэд ингэ бичсэн байна. Тэгэхээр яг энэ нотлох баримтаар үнэлнэ гэсэн асуудалтаа дахиад өмгөөлөгч нар энэ дээр гомдол гарах ирэхгүй болохоор яах вэ? Тэгэхээр нөгөө хүний гомдол гарах эрхийн асуудлыг бид нар жоохон хязгаарлаад байна уу? Эсвэл одоо нөгөө шинжээчээс юугаараа ялгаатай юм гэдгийг бас нэг нэлээд ойлгомжтой дэлгэрэнгүй бас тайлбарлаж өгөөч гэсэн юм зүйл. Бям зүгтгшүү хариулна. За тэ шүүхийн зардалтай холбоотой яг монголчууд бас бид нар бас жоохон өөдрөг харах нэг хэрэгтэй байгаа. Энэ монголчууд бол бас өв соёл зан заншил уламжлалаараа бол бүгдээрээ одоо нэг нийтийн төлөө нийт нэгэн төлөө хэдэн мянган жилийн түүхтэй аав ээжтэй хайртай эмээ өвгөө хайрладаг. За эргээд аав ээж нь одоо төрүүлсэн үр хүүхдээ ач зээнээр хайрладаг. Энэ одоо өв соёл уламжлал маань одоо хүртэл алдагдаагүй. Гадны одоо улс орнууд ялангуяа барууных юм бол тэгэл хүүхдээ 18 нас хүрэхээр одоо өөрөө амь амьдралаа тий хол явгачдаг. Тэгэл одоо хүүхэд нь 18 сүр гэрээсээ гараад явдаг. За аав ээж нь одоо тэтгэврт гарахаар насмжийн газар тавиачаад өгчдөг. Тэгвэл үр хүүхэд эргэж тойрдоггүй. Энэтэй харьцуулах юм бол бид монголчууд их сайхан уламжлалтай. Тэ болохоо одоо энэ өв соёл энэ уламжлалын зан заншлаа бас түгээж дэлгэрүүлэх хойч үедээ үлдээх нөхтөл үр харам гэж дөр хүүхдийнхээ төлөө яаж зүтгэдэг вүлээ. Энийг бас ойлгуулахаас одоо бас энэ гэр бүлийн үндэс нь гэр бүл бат бэх байх үр хүүхэд маань бас аав ээжтэй хайртай эргээд үр хүүхдээ хайрладаг болох энэ сайхан уламжлал тогтох байх. Ер нь бол хайрын дундаас хайр төрдөг.
Тэгээд одоо үл ойлголц дундаас үзээ ядал тэгээд одоо гэр бүл салалт үүсдэг. Энэ тал дээр бид бас илүү бас соён гэгэрүүлэх ажлыг бас хийж хэрэгжүүлэх ёстой баха. Энэ тал дээр бас таны ярьж байгаа байгууллагуудыг ажилуулах, тодорхой төсөв зардал шийдэх тал дээр бас анхаарна гэдгийг бас хэлье. Шүүхтэй холбоотойгоор шүүхийн багц хуулийг бид нар батлахдаа шүүхийн хараат бус ажиллах нөхцөлийг бий болгоё. Шүүхийн бие даасан үйл ажиллагаа болгох нөхцөлийг. За шүүгч нарын хараат бус ажиллах нөхцөлийг бий болгоё. Энэ бол үндсэндээ нэг талаас гол нь бол нөгөө санхүү төсөв зардалтай холбоотой. Тэгээ шүүхийн төсвийг шүүгч нарын цалингийн асуудлыг засгийн газраар дамжуулаад, сангийн амаар дамжуулаад улсын их хурлд өргөн барьдаг. Тэгээ сангийн ам дээр засгийн газар дээр тандаг, хасдаг. Үүнээсээ болоод нөгөө шүүгч хараат бус ажиллах бололцоо боломж нь хаагддаг, хязгаарлагддаг. Шүүхийн байгууллага бие даасан үйл ажиллагаа болох бас бололцоо боломж нь хаагддаг. Үүнийг бол зогсоосоо. Өнөөдөр одоо бол энэ шүүхийн шинжилсэн хуулиар бол шүүхийн байгууллага, шүүхийн ерхий зөвлөл төсвөө шууд одоо улсын их хурлын хууль зүйн байнгын ороонд хөргүүлж батлуулдаг болсон. Хөргүүлж батлуулдаг. Өөрөөр хэлбэл дундалт нь одоо сангийн ам, засгийн газар гэдэг одоо юу гэдгийг дахиад одоо бас гүйцэтгэх засаглал шүүх эрх мэдэлтэд нөлөөлөх гээд байх нөлөөллөөс нь ингэж ангид болгож өгсөө. Үндсэн хуулийн 19 оны үндсэн хуулийн нэг нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол бол энэ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус ажил нөхцөлийг бүрдүүлсэн. За төрийн хяналт шалгалт аав эдэт бас юм одоо хараат бус ажил нөхцөлийг бий болгосон. Энэ хүрээндээ үндсэндээ шүүх бие даасан. За Залдангийн одон туяа гэж шүү. Асуулт асууна. За гэр бүлийн хэрэгний шийдвэрлэх ажиллагаа ямар хугацаанд явагдах вэ гэхээр энэ хуульд бол нэлээд олон ажиллагаа иргэний хэрэгний шийдвэрлэх тухай хууль заасан журмын давуу явагдахаар байгаа. За тийм учраас энд бол тусгайлан хугацаа тогтоогоогүй. Хамгийн доод боломжит хугацаа бол иргэний хэрэгний шийдвэрлэх тухай хууль заасан хугацаа юм байна гэж үзсэн. За тэгэхээр энэ хугацаа бол адилхан байгаа. За хоёрдугаарт эвлэрүүлэн зуучлалын шүүгч гэсэн нэр томьёог энэ хуулийн төсөл дээр хэрэгжүүлсэн байгаа. Энэ дээр бид нар бас ажлын хэсгээр ярилцаад агуулгын хувьд найруулгын хувьд зөв илэрхийлэх нүг үе гэдэг дээр бас дахиж ярилцах бах. Энэ бол энэ гэр бүлийн хэрэгэн шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн одоо идэвхтэй үйл ажиллагаа хамгийн хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг одоо өмнөх хуулиас илүү шүүгчийн үйл ажиллагааг тодорхой тэгээд одоо идэвхтэй байх зарчмын үүднээс ингэж хэд хэдэн ажиллагаанд энэ шүүгч санаачлагаараа их ажиллагааг ингэж хуулийн заасан. За тэгээ энэний нэг нь Нэмэлт 1 минут. За энэний нэг нь бол энэ эвлэрүүлэн зуучлах боломжтой тийм гэр бүл дээр шаардлагатай бол тэр хэргийг шийдэрлэж байгаа биш тухайн шүүхэд ажиллаж байгаа гэр бүлийн нэг шүүгч нь удирдаад энэ эвлэрүүлэн зуучлалын багаа удирдаад ажиллагаа явуулахад оролцох шүүгчээ ингээ нэрлэлсэн байлээ. Тэгэхээр энийг бол ажлын хэсгээр яг нэр томьёоны хувьд бас эргэж харъя л гэсэн ийм зүйл байна. Шинжээч за мөн энэ хуульд шинээр шинжээч орж ирж байгаа. Энэ шинжээч нь шүүхийн ажилтан байна гэж байгаа. Тэгээ гэр бүлийн нөхцөл байдлыг судлаад маш нэлээд хэдэн зүйлээр дүгнэлт гаргахаар байгаа. За энэ бол өөрөө ер нь бол нотлох баримт болно. Тэгтээ мэдээж нотлох баримтан дээр гомдол гаргана гэж бол байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг өөрчлөх зүйл байгаа бол тэр баримтыг гаргах замаар одоо энэ шинжээчэнд тэр тайланг өгөөсгөх юу байна, энэ замаар бол гарах хэрэг нь бол нээлттэй байгаа гэсэн. Баасан жиргэл гишүүнд тодруулъя. За сая бям цагт гишүүнд нэг юмыг бас хэлхэн зүг байх. Таны яг хэлж байгаачлан шүүхийн тухай хууль үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холбогдох хуулиуд батлагдсан боловч харамсалтай нь биелээгүй. Сая 2 удаа бид нар 2 гэж бид нар бараг 4 5 удаа төсөв баталчихв тий. Бүгдэнд нь дандаа шүүхийн төсвийг хууль зүйн байнгын хорооны баталснаас даруй одоо 40 30 50%-аар бууруулж баталсан. Та тэр тоонуудыг авч танилцаарай. Тэгэхээр ерөөсөө нөгөө хууль зүйн байнгын хороо дунд нь орж батлах ямар ч ач холбогдолгүй болсон. Тэгэхээр энийг бид нэр эргэж хараад гол нь баталсан хуулиар биелүүлэх асуудал. Тэгэхээр дахиж ийм асуудал гарахгүй хаа гэж найдаж байна. Тэгэхээр нөгөө шүүхийн холбогдох төсвийн асуудал шийдэхгүй бол бид нар мянга сайхан юм тусдаа тогтолцоо байгуулад энэ маань өөрөө бодит биелэл олохгүй гэдэг гэсэн үг. За нөгөө талаар энэ нөгөө бусад оролцогч талууд дээр
тодорхой хариулт өгөөч. Яагаад ажлын хэсэгт энэ агентлаг яам ороогүй гэдэг дээр сайд нь бас байх шиг байна. Бямцог тишүү хариулъя. Тэгэхээр бидний баталсан хуулиар бол үндсэндээ засгийн газрыг оролцуулахгүй гэж тийм үү. Тэгээ хууль зүйн байнгын баталсан төсвийг сангийн яам засгийн газар төсөвтөө нэгтгэхэд явах юм хуультай. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь бол засгийн газарт байгаа. Хууль биелүүлэх үүрэг засгийн газарт ноогддог хууль биелүүлэх үүрэг. Гэхдээ хууль зүйн байнгын хорон дээр бас нэг бүхэл одоо байгууллагуудад бүхэл төсвийн ерөнхий зарчнаас төсөв хэрэгтэй бүгд төсөө нэмүүлэхийг хүсдэг. Байнгын хорооны гишүүд бас илүү хариуцлагатай, илүү зарчимтай хандаад бас улс орныхоо эдийн засаг нийгмийн байдал, төсөв санхүүгийн байдлыг бас хүндрэлтэй байдлаар харгалзаад маш одоо зөв тооцоо судалгаа хийхгүй бол тэгэл нэг үндэслэгөө ороод ирэхээр яалтчгүй төсөв санхүүдэд захирагдаад хасах юм шаардлага үүсдэг баг. Энэ дээр бол одоо хоёр талаас нэлээд сайн одоо ярилцаад ойлголцоод хуулиа нэг талаасаа биелүүлдэг байх, нөгөө талаасаас зарчимтай, хариуцлагатай ажил хэрэг шанддаг баг. Тэгэхгүй одоо бие биендээ найр тавьдаг, тал засдаг ийм байдал. За тодруулах хугацаа дууссан. За одон туяа гişүү. За гэр бүлийн хуулийн шинжилсэн найр болгон гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиуд дээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлаг байгууллага ажлын хэсэгт орж ажилласан. За гэр бүлийн хууль дээр түрүүн яам төлөөлөл нь ажиллаж байгаа. Яг нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ улсын хурал дээр орж ирсэн ажлын хэсэгт л орж ирээгүй болохоос биш. Энэ хуулийн төсөл дээр саналаа өгөөд, засгийн газрын гишүүн сайд нь саналаа өгөөд, агентлагуудаас нь саналаа аваад, энэ бусад байгууллагууд хүний эрхийн үндэсний комиссийн тэрээс саналаа аваад ингээл орж ирж байгаа. Мөн одоо хэлцүүлгийн явах хурлын парламент сайт дээр бас энэ санал нь аваад явж байгаа. Тийм учраас энд одоо агентлаг нэг дэмэрэгсэн байгууллага нь ороогүй гэж одоо үзэх болцоо байхгүй. Энэ дээр бол аль биесээр ажлын хэсэгт нь ороод ажилласан байгаа гэдэг хэлээ. Бямцог тишүү. Хариулах юм уу? Сая хариулсан шүү дээ. Та нар ч одоо агентлагийн дарга яагаад суугаагүй вэ гэдгийг дөрвөн талаас дөрвөн өөр юм ярих юм. Одон туяа гişүү асуулт асууя.